За дараагийнх нь болохоор энэ одоо яг энэ нөгөө гепагийн нийлэгжил митохондри болон хлоропластын мембрандыг яаж явагдаж байгааг харуулж байгаа. За тэгэхээр энэ дээр митохондрийн онцлогийн хувьд болох юм бол митохондри давхар мембранд эргэтэнцэр байгаа. За тэгэхээр нөгөө давхар мембранд эргэтэнцэр гэхээр ч юм уу дээрээ хлоропласт болон митохондри бөөм гэд бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ, тий. Тэгвэл нөгөө митохондрийн дотор талд нөгөө крест үүсгээд байгаа тэр крестийн мембранд ус төрөгчийн электрон ба протоны тээвэрлэгчийг хүлээн авахч эсэлтэн ангижрах одоо потенциалаараа ялгаатай электрон өгч авах чадвартай 4 комплекс уураг ингээд байж байгаа гэсэн үг. За тэгээд мөн одоо гепагийн нийлэгчлэлтийг хурцгагч гепа синтеза энзим одоо крестийн мембранд нь байрлаад эволюцийн явцад бол митохондрийн орон зай болоод гадаргуугийн талбайгаа нэмэгдүүлсэн маш хурдан хугацаанд энерги үүсгэхэд зохилдсон одоо ийм олон тооны крест үүсгэсэн мембрантай байдаг. За тэгээд тэр крестийн мембран дээр нь энэ одоо электрон дамжуулах комплекс уургууд байдаг бахнэ гэсэн үг. За тэгээ энэ бичлэгийг нь оруулаад өгч та тэрийгээ үзээрэй. За тэгээ хемоосмос буюу өөрөөр хэлбэл никотинамидын нуклеотид гэд NADH гэж байгаа. За энэ электрон тээвэрлэгч өндөр энергитэй 2 электроноо комплекс нэгд өгөөд эсэлтэн гэсэн үг. За энэ үед бол ялгарсан энергийг нь ашиглаад протоныг митохондрийн матриксаас мембран хоорондын зай руу одоо эндээсээ энэ мембран хоорондын зай руу ингэж гаргаж өгч байгаа гэсэн үг. За тэгээд энэ одоо электрон зөөвөрлөгч нь болохоор энэ NADH байсан гэсэн үг. За тэгээ электроноо өгнө протон ишигээ шахагдж байгаа гэсэн үг. За хоёр дахь дээр нь одоо энэ PADH ирж байгаа хараарай. За электрон тээвэрлэгч арай бага энергитэй 2 электроноо комплекс 2-т өгөөд за тэгээд комплекс 2 нь протон шахагдаггүй бөгөөд электроныг шууд коэнзим Q-д дамжуулна. За тэгээд нөгөө PADH 2-оос комплекс 2 нь электроныг өгөөд протон шахагдахгүй коэнзим Q-д дамжуулж өгч байгаа гэсэн үг байна. За ингээд цаашаага болохоор комплекс 3 нь бол электроны хөдөлгөөн зөөвөрлөгч болох энэ цитохром С-д дамжуулахын зэрэгцээ протоныг бол мембран хоорондын зайлууд ингээд шахаж өгнө. За тэгээд коэнзим Q комплекс 3 электрон цитохром С-д дамжуулаад протон шахагдаад ийшээ дахиад гарч ирнэ гэсэн. Тэгээ электрон зөөвөрлөх гинжиглэхний төгсгөлд бол комплекс 4 цитохром С-гээс ирсэн электроны эцсийн хүлээн авагч нь болоод за тэгээд нөгөө хүчил төрөгч дамжуулах за тэгээд нөгөө нэг усыг үүсгэхдээ протон шахдаг ба хүчил төрөгч байхгүй бол энэ үйл явц бүхэлдээ зогсно гэсэн. Өөрөөр хэлбэл эндээс нөгөө ус гэдэг чинь H2O шүү дээ. Тэгэхээр нөгөө 2H-ог ингээд салгаж байгаа гэсэн үг байна шүү дээ. За тэгээд одоо энэ дээр болохоор нөгөө электрон хүчил төрөгчд өгөөд тэгээд нөгөө ус үүсгэнэ гэсэн үг байна. За тэгээд яг үгээр хамгийн сүүлийнх нь одоо энэ дээр болохоор энэ гепа синтеза гэдэг уург байгаа. Энийг энэ дээрээс ингээд харах юм бол мембран хоорондын зайд бол маш их хэмжээний юм протонууд байж байгаа шүү дээ, тийм. Тэгэнгүүтээ гепа синтеза энзимийг ашиглаад эргүүлээд одоо энэ эргэлтнэ гэсэн үг байна. За тэгээд ХПА болоод фосфатыг нэгтгээд гепа нийлэгжүүлдэг. Энэ үйл явцыг нь болохоор хемоосмос гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл протоны градиент гепа синтезагаар протон урсгахтаа механик эргэлт үүсгээд гепа нийлэгжүүлдэг гэсэн. Тэгээд гепагийн нийлэгжил нь бол митохондрийн мембран дээр электрон зөөвөрлөлтөөр үүснэ гэсэн үг байна. За ингээд энэхүү даалгаврыг бол бас оруулаад өгсөн байгаа. Та бүхэн хийгээд одоо өөрсдийнхөө мэдж авсан зүйлээ шалгаарай.